дээрээ тэнгэрийн нартай, дэрэгтэй ханы нартай, өр дээр өөрийн нартай, өөдлөн дэвжиж өснө дивчиж яваарэ. Дээлдсэн гоёлтой, дээрээ малгай хиймэртэй. Ард түмэн минь эдийн чотоод сайхан надаарэ. Тэгээд дэмтсэн бүхэн гард магнавайг. Тэгэхээр гард магнаа гэхээр яах гэдэг те үзүүлэх гээд байгаа юм шиг те. Дэмтсэн бүхэн төрүүлийг уралдсан хөлгөнд бас л төрүүлэг. Тэгээд харавсан сум мэрэгэн баг та бүхэндээ наадмын мэндийг хүргье. За ингээд наадмын өдрүүдээр One Piece гарна. Манай суугаар 1160 дугаар газар дэлхийн хүч эсгүүд чөтгөрийн хөлт Ямато бол ариун Инари сумын гэрэл 5 дугаар хэсэг Яри Атак 2-ын Бенто хийл гэж байна. Вана улс цэцгэн нийслэл энэ дүрс бидэнд дамжуулж ирж байна гэхээр итгэмээргүй юм. Түүнийг яагаад далайн дээрэмч басна гайхаж байгаа. Бид Орочигийн юмнуудаас дэнд хүмүүши олсон. Тэгэхээр Joy Boy чи яг л Luffy шиг далайн дээрэмч юм байжээ. Эзэн та түүнийг мэдэх юм уу? Усан цэргийн G4 баазын хорхроо Joy Boy энэ тамаатай юм Ахмад гээд та түүнийг амархан дийлчих нь үстэй. Тэр хүн хүссэн шүү дээ. Аргагүй л манай ах та түүнийг итгэлээс там зүйл гэвэл гүзэн л байна. Тийм гарцаа байхгүй. Би энэ Joy Boy-оос сая дахин чангаар Joy Boy штэ. Явж гарын хажуугаар шумуул яваад хацчих гаа бас амар эвгүй эрсдэлтэй үед уншиж шүү. Энэ зүйлийг анхаараарай. Би 100 хэдэн понеглифик уншиж чадсан. Гэвч бүгдийг нийлүүлж уншвал эрт цагт болсон нэгэн агуу дайны тухай тэгмэр үтвхийг өгүүлэх болно. Тухайн Joy Boy-ын тулгарсан байсан бол өнөөгийн дэлхийн засгийн газар их байгууллага тэр чинь манайх үстэй. Гэхдээ далайн дээрэмч байсан гэсэн шүү дээ. Vegapunk их үе засгийн газар хэдэн холбоотон улсад дийлвэж 20 улсын байгуулсан төр зүрийн эвсэл Joy Boy-ын талынхан дэлхийн талд холбоо үүсгэхээс арга байгаагүй бол та энэ дайныхын шалтгааныг би олоогүй байгаа. Тиймээс хэний буруу болохыг шүүхгүй. Харин энэ дайнд хоёр үзэл санааны зөрчилдөөнөөс босныг мэдж чадхаар байна. Joy Boy гайхалтай соёл иргэншил төрсөн гэдгийг түрүүн хэлсэн дээ. Шинэ ертөнд 900 жилийн өмнө тэгмээргүй хөцсөн улс байжээ. Тэр зууны үед байсан зэвсгүүд орчин цагийнхтай харьцуулахааргүй илүү байсан. Гайхалтай юм аа. Самран толгойтой үгүй юу гэдэг байна. Босо би өлсөд байна. Тэр технологийн гоц ухаант хүртэл бүрэн ойлгож чадахгүй байгаа. Ёстой том толгойтой шүү. Энийгээд байгаа л бай тээ. Эндээс асуудал эхэлж байгаа юм. Лаба монтл гачо. Стаси дидю би байна. Эдисон уу. Алтыг буулгаж хурдханаанасаа яв. Гэхдээ болохгүй шүү дээ. Тэрсэн малгайдах яах юм. Чам шуутхан хэлий. Энэ мангасуудын хаалтыг тоохгүй нэвтэлж байхад хаалт байлаагээд ямар ч нэмэргүй. Би чадах бүхнээ хийсэн. Тэд яаж игээд зүтнэ гэдгийг мэдж байна. Одоо хэр удах вэ жимбэ? Уушлаараа бид баг очлоо. Уушлахгүй байхan байхгүй завгүй байсан юм чинь. Зороо юу? Дараа чамайг болгоод өгнө. Хурдлаар эцэргүү төлгөөрөө 100 хойд дэргийг таглах гээд байна. Өө юм болцоод уснаас тийрч гарах юм бол чамайг өршөөхгүй шүү. Ста юу да баригдах юм бол Стила намайг хэзээ уушлахгүй гэж айж байлаа. Яг тэгж харагдаач одоо наанасаа явж үз. Гэтэ би яахаа мэдэхгүй байна. Стилаггүй болохоор би юуны төлөө амьдрах юм бэ? Надад зориг байхгүй. Өөрчлөгдсөн ирээдүг би удаан ашиглаж чадахгүй. Виз Joy Boy-ийн ялагдлаар хоосон 100 төгссөн. Ярха болоод өгөөч ээ. Vegapunk. Юу ч байгаа юм байх та. Энэ хэтэрхий олон амьд биш. Гэвч дараа насар том дагвар гарсан. Тэрхүү эртний дайн дэлхийн техник дөргөөж уул мөрөнд хизээч чарлаагүй. Юу вэ? Арал хооронд явахад ямар хэцүү болохыг хүмүүр мэднэ. Далай тэнгис хэтэрхий том олон янз учраас хүмүүс төрсөн нутагта амьдарч насыг барж өөр улсад улсын соёл иргэншлийг мэдлгүй дуустдаг. Угаасаа ойлгомжтой байсан. Далайг аюултай гэдэг хүмүүр л мэднэ шүү дээ. Үүнийг одоогийн хүмүүр мэднэ. Гэвч мянган жилийн өмнө далай юм байгаагүй. Хоосон зууны үед байгалийн асар том гамшиг тохиолсон.
Тэгээд эртний дэлхий далаад зэлгүүлсэн. Одоогийн бидний амьдарч байгаа нутаг бол урдны газар дэлхийн өчүүхэн хэсгүүд. Юу гинэ? Мянган жилийн өмнөх ертөнц далайн гүнд биднээс талд нойрсож байгаа. Надад итгэхэд хэцүү байгааг ойлгож байна. Гэвч асар уудам тэгүүд үнэхэр байсан юм байна. Солиотой юм аа. Хөөе. Ничика хайчхан вэ? Дэлхий дахинд ноцтой юм болоод байна. Дараа нь яриад өгөөрэй. Зүржийн бутнуудаа шалгах хэрэгтэй байна. Ничика дэлхий ингэж өөрчлөгдснөөр түүхийн нэг зууныг нууцлах боломжтой болсон байж боломгүй санагдаж байгаа ч гэлээ бүх мэдээллийг бодж үзвэл ялцгүй юм дүгнэлтэд хүрнэ. Ганцхан зууны дотор далайн түвшин 200 м-ээр нэмэгдсэн. Юу тоглоод байна уу? 200 Баялдааны үлгийн өндөр 60 м байдаг штэ. Хуучин ертөнц алга болох нь аргагүй юм байна. Энэ утгагүй юмыг сонсгоо болж үзэх ажил байна. Серафим бодон хоригдсон Сефирполийн ажилтнууд лабораторийн барилгаас унаж харагдсан байна. Тэднийг аврах хэрэгтэй. Сонсон үлгэр домог нь бүр утгаа алдаад байна. Энэ өвгөн зүнсэн болтой солиорч Сакура хаант улс Чоплин төрсөн нут үнэхээр ойлгомжтой гэж юу? Хорвоодлын улан бус сонирхолтой болоод байх юм аа. Тэр бол 200 м орчим өндөр. Тийм зүйл чивнэ гэж юу? Ямар олон хүссэн бол. Үнээс нэг асуулт урган гарна. Яагаад галав юулсан юм бэ? Та нар ямар нэгэн байгалийн гамшиг гэж таамаглаж байгаа. Гэвч байгалийн гамшиг биш. Хүний нөлөөтэй гэдгийг баттай хэл. Үгүй байлгүй дээ. Хэрвээ энэ гамшиг байгалийн жамаар болсон бол хэдэн зууны өмнөөс шинж тэмдэг нь уртчтан илрэх ёстой. Яагаад гэвэл дэлхийг өөрчилсөн үйл явдал шүү дээ. Гэвч цаг үүрэг геолог, байгаль орчин, агаар мандлын бүхий судалгаа маань тийм байгалийн үзэгдэл тохиох боломжгүй баталсан. Тийм эрс өөрчлөлтийг 100 жилийн дотор болох боломжгүй. Тиймээс шалтгаан хаа нэгтэй байгаа. Хэд хоногийн өмнө одоогийн талаар төвшин судлаад таамаг маань батлагдсан. Яа энэ шумуулнууд нэр намайг зооглож юм да. Итгэхэд хэцүү байх. Гэвч 800 жилийн өмнөх тэр гамшиг дэлхий живүүлж чадах эртний зэвсгийн технологиос болсон. Тэр их зэвсгийн үуч дахин ашиглахдад бэлэн байгаа. Өөрөөр хэлбэл хоосон 100 дэлхийд дүүсэн их дан дуусаагүй байна. Гоц ухаантны мартагдсан түүх ил болголоо. Гоц ухаант мартагдсан түүх их болголоо. Ил болголоо. Энэ ийм үү шүү дээ. Ийм үү гэдэг үстэй энэ чинь. Дун 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 дун